Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт. Ер нь хүнд өвчин үүсгэж байгаль дээр байдаг бичил битнүүдийг дунджаар 4 ангилдаг юм л да. Хамгийн жижиг нь вирус, тэгээд дэшээ бактери, мөөгөнцөр, шимэгч гэдэг. Эдгээр бүх бичил битнүүд бол хүний биед ороод өсөж үржээд өөрийгөө үржигэл тийм байгалийн цохилгоотой. Ингэж үржихтэй хүний биеийн эд эсүүдийг бол гэмтээдэг. За үүнийг нь өвчин үүслээ гэж хэлдэг. За папиллома вирус гэдэг энэ вирусын тухайд бол ихэвчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн замаар дамжиж бэлгийн замын эд эсүүдэд халдварч тэндээ амьдарч өсөж үрждэг. Харамсалтай нь ингэж өсөж үржих явцдаа эмэгтэй нэн ялангуяа эмэгтэй хүний умаан хүзүүнд дийлэх нь за мөн эрэгтэй хүний зарим шээс бэлгийн замын зарим тохиолдолд эсүүдэд олон жилдээ хувиргалт өөрчлөлт үзүүлснээр ихэнх тохиолдолд умаан хүзүүний хор тавдар гэдэг өвчин үүсгэх. Өөрөөр хэлбэл эсийн хуваагдлыг нь өөрчилж чинь гэсэн үг л дээ. Албаар биш бах те зүгээр өөрөө амьдралынхаа мөчлөгт үйл ажиллагааны үед ингэхээр энэ бол тодорхой хэмжээний халдварладаг хорт хавдрын шинжтэй болж байгаа байхгүй. За вакцинжуулалтын тухайд гэвэл мэдээж тухайн үеийн судалгааг хэн хийдэг байсан гэхээр хөгжсөн орнууд хийгээд бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрийн хүчин чадалтай тийм орнууд л хамгийн түрүүнд хийдэг байсан. За эдгээр орнуудаас хамгийн түрүүнд вакцины найрлага за ямар байх вэ, ямар хэлбэртэй ямар вакцин байх вэ, ямар бүтээгдэхүүн байх вэ, ямар өртөгтэй байх вэ гэдгийг бол тогтоож хийгээд өөрсөн дээрээ бол хамгийн түрүүнд хийж үзсэн байгаа. Ингэснээрээ бол зарим хөгжсөн орн бол өндөр үр дүнд хүрсэн. Хөгжсөн орн тус бүрийн дархлаажуулалт хууль эрх зүйн зохицуулга нь жоохон өөр. Жишээлбэл бидний хамгийн сүүлийн жишээ авч байгаа Австрали улс бол олон тооны охид хүүгүүдэд тухайн папилломавирус эсрэг вакцинаар вакцинжуулснаар өнөөдөр ирээдүйд тооцоолоо хийсэн тун утгагүй умаан хүзүүний хор тавдар гэдэг өвчин байхгүй болно гэдэг ингэ явж байгаа. Тэгэхээр энэ бол хөгжсөн орнууд янз янз байгаа. Ерөнхийдөө дийлэх орн өөрийнхөө товлын дархлаажуулалтанд нэвтрүүлэх чиглэлтэйгээр ажиллаж байгаа. Энэ яад гэнхээр одоо өнөөдөр жоохон байгаа хүүхдүүд ирээдүйд тэдгээр хүүхдүүдийн магадгүй нэг 3-5% ч юм уу тийм ээ хор тавдар өвчнөр өвдөх шаналлах зэрэгээс хамгаалах тийм зорилго. Умаан хүзүүний одоо хавдар үүсэж байгаа папилломавирус эсрэг вакциныг хараад байхад бол хүүхдүүдийн өргөө болгодог ч гэдэг юм уу тиймэрхүү тайлбар явж байх шиг байна. Тэгээ энэ бол яг тодорхой хэмжээний сошиал нийгэм хөгжсөн учраас явж байгаа. Монгол улсын хувьд бол бүр дээр үед бүгд Монгол ард улс гэж социализмын үед байх үеэс эхлээл вакцин дархлаажуулалтыг бол улс орныхоо эрүүл мэндийн тухайд эрүүлийг хамгаалах гэж ярьдаг байсан юм л да. Эрүүл мэндийн бодлогын нэг хэлбэр болоо явсан. Үүний үр дүнээр юу болсон? За 1920-ад оны сүүлээр бол 700 мянга орчим тоол өгчсэн хүмүүс 1990-ад он гэхэд бол 2 сая авсан. За 2000-ад он гэхэд 3 сая авсан. Одоо энэ ирчээрээ явах юм бол удахгүй 2030-40 онд 4 сая 5 сая хүрэх тооцоогтой байдаг юм бэлээ. Дундаж настай гэдэг бол хүн ам өөрөөр бол 40 орчим нас хүрээд нас орчдөг байсан бол одоо бол 70 нас гараад 70 нас руу даны нас руу төгөөл хөгжсөн орны хэмжээнд очих гээд ингэ явж байгаа. Хэрвээ тийм муу байсан юм бол энэ бүх үзүүлэлтүүд юм байхгүй шүү дээ биз дээ. Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт.